За та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За манай Шорон Махбаттай үхэр охин материал ордныхны маань одоо 6 дугаар сарын 9-өөс 15-ны хоорондох ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За энэ дөрөнд одоо хэдэн юм хэлчихье. За таны одоо нарны орд таарахгүй бол сарны ордоо заавал олж үзээрэй гэж зөвлөх байна. За мөн одоо энэ эх 7 хоногт одоо 6 дугаар сарын 11-нд одоо Бурхан багшийн дүүцэн өдөр таарж байгаа тийм ээ. Яг хүн шүтлэгтэй ч вэ, шүтлэггүй ч вэ, ер нь бол энэ өдөр одоо сайхан саруул сайхан ухаантай ууж идэхээс зайлс хийсэн тийм ээ. Одоо хамгийн гол нь бие биендээ сайхан үг хэлсэн, өөрийнхөө энергийг зөв сайхан хадгалж тийм ээ. Уурлаж бухимдахаас сэргийлж тийм одоо их гүнзгийрх юм бол одоо мах идэхгүй байвал зүгээрч гэдэг юм уу. Ямар нэг байдлаар одоо өөртөө тустай, гэр бүлдээ тустай, хүмүүс тустай юм хийхийг хичээгээрэй. За энэ өдөр хийсэн үйл бол одоо хэдэн мянга дахин мөржигдэн танд буцаж ирдэг ийм жамтай. Тэгэхээр зэрэг энэ өдрийг одоо сайн сайхан болгох гэж одоо зориороо хичээгээрэй гэж зөвлөх байна. За ингээд уншлагандаа оръё. За эндээс харахад одоо манай Шорон Махбаттай улсууд бол одоо энэ 7 хоногт одоо ажил хөдөлмөр бол одоо ажил хөдөлмөрийн хувьд бол за нэг юм хараа сууж байна л да. Ерөнхийдөө яг шинэ юм эхлүүлэхгээ, шинэ бизнес ч юм уу, эсвэл бол одоо хамтарсан гэж харагдахгүй л байна да. Ямар нэг юм эхлүүлэхгээд одоо нөгөөтг нь сайн бүтэж өгөхгүй байгаа, нэг нь нөгөөгөө баллаад байгаа ч юм шиг, эсвэл одоо урдах асуудал руу саад болоод байгаа юм шиг. Аль эсвэл та одоо зээл авах гад одоо хөөцөлдөөд тийм ээ урдах одоо зээлийн түүх юм уу, эсвэл одоо юу гэдгийг ямар нэг байдлаар бүтэхгүй байгаа юм шиг тийм ээ. Эсвэл одоо хамтрагч хайгаад болохгүй байгаа юм шиг. Ямар нэг тийм харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр энэ 7 хоногт бол одоо шинэ ажил эсвэл одоо ажил төрөл хайгаад одоо өөрийнх нь санаанд таарах ажил олдохгүй байгаа юм шиг. За ийм бол одоо эх 7 хоногт одоо шинэ ажил олдох нэ тэ санаанд таарсан, сэтгэл таарсан, эсвэл шинэ юм нээх нь тэ мөн одоо энэ дээр одоо бизнесийн хамтрагч хайж байгаас бол хөрөнгө оруулагч одоо хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа бол энэ 7 хоногт бүтэмжтэй сайн мэдээд болно л гэж байна тийм ээ. За энэ дээр мөн одоо энэ дээр одоо ажил төрөл дээр одоо нэг older man гэхэр зэрэг одоо нэг нас тогтсон настай хүн л гэсэн үг л дээ. Нэг тийм эрэгтэй хүнтэй одоо ам зүрх тийм ээ. Аль эсвэл тэр хүн одоо хөгшин хүмүүс одоо янз бүрийн ааш зан гаргадаг, энэ дээр сайхан хүлээцтэй байгаарай гэсэн одоо ийм мессеж үж байна. Мөн за мөн энд одоо голлох Шорон Махбаттай улсуудад тохиолдох юм бол одоо миний нөгөө яриад байсан сайн сайхан хайны жил үед ийм хүнтэй шинэ хүнтэй танилцах, манай синглчүүд бол шинэ хүнтэй танилцах магадлал тун өндөр байна. Шинэ хүнтэй танилцах нэ. За энэ танилцсан хүн бол одоо нэгэн биений чинь нөгөө тал гэдэг юм уу, одоо жинхэнэ хайр гэдэг юм уу, аль эсвэл одоо юу одоо гэрлэх таны заяаны ханч гэдэг юм уу, ийм хүн байхаар харагдаж байна. За одоо энэ дээр одоо шууд ингээл ийм болчихно гэж ингэхээр зэрэг энд одоо бас асуудлууд байгаа харагдаж байна л да. За энэ дээр одоо юу вэ гэхээр зэрэг урдах асуудлуудаа сайхан шийдмээр байна. За энэ дээр одоо эксээ явуул мовул гэсэн ийм мессежнүүд байж байгаа. За тэгэхээр би энэ орчин цагийн юмыг одоо ингээ орчуулад тайлбарлах гад ингээд олон талаас нь яриад амтэн хүн загнуулад байдгийн. Гэхдээ одоо дахиад л хэлэхээс энэ юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг нэг хаалга хаагдчих нөгөө энэ дээр одоо ингээ бүр галтсан биш. Нэг хаалга хаагдчих нөгөө хаалга нэгднэ гэж. Тэгэхээр зэрэг заавалчгүй нэг хаалгыг хаах хэрэгтэй байна шүү. Одоо энд одоо хуучинтайгаа зурлцсан сайн шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Эсвэл одоо
амьдралынхаа балансыг сайн барьж чадахгүй байгаа юм харагдаж байна шүү, тийм ээ. Тэгэхээр зэрэг энд одоо урд хойтох эсвэл одоо манай за бас нэг юм харагдаж байгаа. Хэрв та хостой эсвэл одоо найз охинтой юм уу, найз залуутай юм уу, тийм ээ. Тэгтэл одоо хоорондоо үл ойлголцол гарчээ. Тэгэх юм бол одоо тийм улсууд бол одоо энэ 7 хоногт одоо буцаж нийлж ингэж нийлснээр одоо сайхан сүү тавих юм уу, дараагийн шатанд одоо юу гэдгийг харилцаа дараагийн шатанд шилжих ийм магадлалтай. Харин одоо ор тас сингл байгаа хүмүүс одоо яа харахгүй шинэ хүнтэй танилцах нэ. Энэ хүн бол одоо за би эндээс харахаар одоо ноён хатан 2 гарцсан байж байгаа байхгүй. Бүр нэг одоо ийм саваны тийм ээ вонсын. Тэгэхээр зэрэг энэ болохоор зэрэг яах аргагүй та хоёр одоо үзэл бодлын хувьд одоо адилхан байх нь байна тийм ээ. Хамтарч одоо амьдралаа амьдралын төлөө тэмцэх одоо хамт юм ажиллуулах одоо хамтран бизнес эрхлэх хамтарч амьдрах хамт хүүхэдтэй болох юу гэдгийг энэ бүх юмд одоо тантай бас санал нэг одоо таны нэг тал байна л гэж би харж байна тийм ээ. За энэ дээр одоо бас нэг анхааруулж хэлсэн юм нь бол одоо энд одоо байгаа харьцаа ядаргаатай харьцаатай байгаа бол одоо тэрний хажуугаас ч юм уу. За одоо тэгэхээр зэрэг тэрний хажуугаас ч гэж хэлэхэд хайшин. Ямар ч байсан энд одоо сингл хүмүүс бол шинэ хүнтэй танилцсан. Гэхдээ энэ урдах хаалгыг хааж ээж дараагийн хүн гарч ирнэ гэдгийг одоо анхааруулж хэлмээр байна. Тэгэхээр зэрэг энд одоо walk away гэсэн байж гэн тий дуусгаал гэсэн байж гэн тий. Тэгэхээр зэрэг энэ бүхэн дээр одоо анхаарч үзээрэй дээ. За тэгээд энэ одоо одоо танилцсан хүн бол одоо таны одоо гэрлэлтэнд хүргэнэ тийм ээ. За нэг ийм мессеж байж байна. За энэ дээр одоо бас эдийн засгийн байдалтай анхаараа гэсэн байна. За энэ дээр би харахаар зэрэг манай одоо Шороо Мохоттой улсууд их өнгөрсөнтэйгөө их зууралдаад байгаа харагдаад байх юм да. Ер нь бол одоо өнгөрснийг тавьж явуулмаар л байна. Одоо өнгөрснийг ер нь энэ дээр одоо зөвхөн одоо хайр сэтгэлийн асуудал гээд байхгүй тийм ээ. Ер нь ажил хэрэг юм дээр бүтэж байгаа юмаа сайхан өнгөлөн ялалзуулж тийм ээ. Тэрнийгээ сайхан одоо товоолгож, дөвийлгэж тийм тэгээ болж бүтэхгүй байгаа юмнасаа одоо салах хэрэгтэй гэсэн ийм мессеж ингээд дахин гараад ах юм да. Тэгэхээр зэрэг энэ урдах асуудал одоо болоод өнгөрсөн юмны араас одоо их харамссан, алдсан, барьсан одоо юу чи тий энэ дээр ирэх гэж байгаа сайн сайхан зүйлдээ одоо анхаарал сайхан төвлөрүүлж сурмаар байна тий. Тэгэхгүй өнгөрсөн зүйлийн араас одоо хит зууралцснаар ийм сайхан боломжуудыг олж харахгүй өнгөрөөх ийм магадлалтай харагдаад байна. За ийм мессеж шүү. Өөрчн би юу хэллээ. За тэгээд одоо бас энэ одоо энэ би бас нэг юм хилчээлд энэ дээр гарчихсан учраас би хэлэх гээд байна л та тий. Тэгэхээр зэрэг энд одоо салж өгөхгүй байгаа нэг харьцаа харагдаад байна. Эсвэл бол одоо салах гэхээр болохгүй. Тэгсэн мөртлөө одоо өөрөө нэг тийм not enough attraction гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тийм их дурлаж хайрлсан сэтгэл нь байхгүй болчихсон. Тэгсэн мөртлөө одоо ингээ байгаад байгаа нэг иймэрхүү юмнууд харагдаад байх юм. За энэ нь бол одоо өнгөрсөн насны юм байна л гэж чинь тийм ээ. За яг хуу итгэдэгч вэ, итгэдэггүйч вэ ямар ч байсан энэ дээр одоо хэлчихээ ер нь бол урд насны одоо холбоотой урд насны юм байна. Одоо тийм учраас энэ насандаа одоо би бинийгээ таньдаг тийм ээ. Тэгээ учирдаг.
Тэгээд одоо өрөө дуусгаад салъя гэхээр ингээд салж өгдөггүй нэг ийм харьцаа бас байдаг шүү. Энийгээ одоо болохгүй байгаа бол ер нь бол дуусгаад явсан дээр гэсэн мессеж дахин гарсан байх шүү. За энэ дээр анхаарна үсттэй. За ингээд та бүхэндээ шинэ 7 хоногийнх нь ажил үйлсэд ингээд амжилт хүсье. Та хувийн уншлага сонирхож байвал миний Facebook пэйж болох Монгол Старт хайрууд орж одоо мэдээлэл аваарай. За ингээд баяртай.